Монголын залуучуудын холбоо үүсгэн байгуулагдсны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Иймээс Ховд аймгийн залуучуудын холбооноос тус оюун хүрээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлж нэлээд ажлыг шинээр санаачлан үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Ховд аймгийн залуучуудын холбоо нь 25 тэргүүлэгч 270 орчим салбар зөвлөлийн гишүүн дэмжигчдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тус хамт олон орон нутгийнхаа залуучуудад ээлтэй таатай орчин бүрдүүлэх, үүнд орон нутгийн залууийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор амар санаагийн нэрэмжит Ховд аймгийн залуучуудын цэнгэлдэх хүрээлэнд ногоон байгууламж бий болгож эхэллээ. Өөрөөр хэлбэл амар санаагийн нэрэмжит Ховд аймгийн залуучуудын цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн 30 орчим хувийг ногоон байгууламжтай болгохоор төлөвлөжээ. Эхний ээлжинд 2500 ширхэг хайлаас мутарсан байна. Улмаараа талбайн услалтын системийг бүрэн шийдвэрлэж, энэ амралтын өдрөөр агч, буйлаас, болтбор гэсэн 3 төрлийн 500 ширхэг модыг дахин нэмж тарьлаа. За Монголын залуучуудын холбоо үүсч хөгжсөний 100 жилийн болж байгаа. За үүнтэй уялдаад бас Ховд аймагт Монголын залуучуудын холбоо аймгийн удирдлагуудтай уулзаад за энэ амар санааны цэцэрлэгт хүрээлэн бол залуучуудын нэрэмж цэцэрлэгт хүрээлэн байх нь зүйтэй байна. За бас энэ одоо тогтчлолтод нь бид нар оролцъё гэдэг ингээд саналаа өгсөний үндсэн дээр өнөөдөр бол амар санааны цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр залуучууд оролцоогоор оролцож байна. За энэ оролцоонд бол хүн залуучууд бүр маань бол гар бие оролцож бас ингэж мод тарьж байна. Модыг маань бол бас аймаг орон нутгийн зүгээс мөн одоо экоэлч гээд арга хэмжээ зохион байгуулж байгаа бас тэр арга хэмжээнээс ингээд өгөөд явж байна. За бидний нийтээ энэ цэцэрлэгт хүрээлэн маань 100% өгөхөд 30% нь бол ногоон байгууламжтай болох тал дээр анхаарч ажиллаж байна. За өнөөдрийн тухайд бол бид нэг 3000 модыг бол тариалт хийж байна. За ингээд 3000 модыг цаашдаа арчилж хамгаалаад ургуулах тал дээр бол залуучуудын холбоо залуучууд бол нэгэн зүгтний харж нэг сэтгэлтэйгээр бол ингэж зүтгэн нэгтгэд итгэлтэй байгаа. За энд бол ингээд 5 сарын 2-ноос хойш бол энэ тариалтуудыг бол үе шаттайгаар хийж байгаа. За ингээд ер нь манай залуучууд холбооны зөвлөл мөн одоо холбоодууд мөн одоо байгууллагууд бол өргөнөөр бол оролцож байна. Тэгэхээр энэ оролцож байгаа байгууллагууд маань улам идэвхтэй байгаараа модоо ургуулахтаа улам идэвхтэй оролцоороо гэдгийг бол сураилж хэлмээр байна. Энэ залуучуудын талбай маань бол угаас энэ дээр үеийн 1970-аад оноос хойш энэ залуучуудын цэнгэлт хүрээлэн гэж бол явж исэн. Ахмадууд бол бидний ахмадууд бол залуу халуун насаа бол энд одоо энэ талбай дээр л одоо гүйцэлж тэ энд хойно одоо юу байгаа тайз байгаа. Тэр тайзан дээр дуулж уурдаж энэ л цуглаж наадаж байсан. Энэ залуучуудын энэ талбай тойруулаад одоо барьсан энэ хашаа нь бол бас тухайн үеийн залуучуудын хандиваар тухайн үеийн залуучуудын хүчээр бол бас барьж босгож байсан гэж бол манай ахмадууд ярьдаг. Тэгэхээр энэ бол үнэхээр залуучуудын сэтгэл шингэсэн тийм л газар. Тэгэхээр энийг бол бид нэр одоогийн залуучууд маань бас энийг бол ингээд зохион байгуулалтанд оруулаад модоо тариад тэгээ аймаг орон нутгийн удирдлагаас энийг бас ингээд сайхан санааш гаргаад бидний санахыг дэмжиж байгаа учраас бол энэ бол гоё цаашдаа явна гэж ойлгож байгаа. Энэ удаагийн мод тарих ажилд 50 гаруй залуугийн төрийн болон төрийн бүс байгууллага салбарын холбогдох мэргэжилтнүүд оролцож мод тарих аргачлал заавар зөвлөмжийг баримтлан ажилласан юм. Ховд аймгийн залуучдын холбооны санаачлага, аймаг орон нутгийн дэмжлэг хамтын ажиллагааны үр дүнд цаашаад амар санаагийн нэрэмжит Ховд аймгийн залуучдын цэнгэлдэх хүрээлэнд хөшөө цогцлбор усан ориглоор Ховд Сити гих бичгтээ самбар эко биз газар барих, явган замыг өргөтгөх, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх зэрэг ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.